Дараагийн мэдээлэл Хинтээ аймагт 9-10 дугаар саруудад объектын 12 удаагийн гал төмрийн дуудлага ирсэн байна. Үүний 6 дуудлага өвс тээвэрлэлттэй холбоотой буюу өвс тээвэрлэж явсан автомашин шатсан, хашаанд хураалттай өвс шатсан гэсэн дуудлага зохиолж байгаа юм. Мөн цахилгаанаас үүдэн гэр байшин шатсан дуудлага цөөнгөө бүртгэгдсэн байна. Зүүн бүс нутгийн зуншлах сайн өвсний гарц их байгаатай холбоотойгоор зүүн бүсийн аймагуудаас баруун болон төвийн бүс рүү өвс тээвэрлэх хөтөлбөр эрчимтэй явагдаж байна. Өвс тээврийн машинуудын техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй улмаас гал алдах, өндрийн хязгаарлалтыг мөрдөөгийн улмаас осолдох зэрэг тохиолдол цагдаагийн байгууллагад түгээмэл бүртгэгдэж байгаа юм а. Энэхүү дуудлага мэдээлүүд одоо гол гарч байгаа үндсэн шалтгаанууд гэх юм бол за мэдээж бас одоо цагуут үеийн улиралтай холбоотой. За сэрүүний улирал эхэлж байгаа холбоотойгоор айл өрхүүдийн бол галлага, за мөн бишн зуух, тээний одоо хэрэглээ нэмэгдсэнс үүдэлтэй галтгомруудаас гарч байна. За яг одоогийн бод нөхцөл байдал бол одоо нэг хадлан тижэл маань маш их бэлтгэж байна. За сумдууд маань бусад аймагуд маань одоо хөрс зэрэглэх аймагаас хадлан тижэл бэлтгэх. За үүнтэй холбоотойгоор малчин ард иргэд маань бас өөрсдийнхөө нөөц болцоог бүрдүүлэх үйлчлэлийг өрнөдөд авах хадлан дижил бэлтгэж холбоотой дуудлага мэдээлэлүүд бол маш их бүртгэгдэж байна. Одоо нөгөө стандарт хэмжээ юу байгаа шүү дээ машин дээр. Тэг өндрийн хязгаарлалтай. Тэгээд ер нь ингээ хучиж байгаа чинь бас ер нь бол зөв. Ер нь бас нэг аюулаас. Тэгээд ер нь одоо жолооч нар л өөрсдөө хариуцлагатай наанад санаул байж шээ. Нэга тээвэрлэл наанцсан юм шүү дээ. Тэгээд авсан тоогоор ачих гээд бас өндөр бол хитэрч л байна өндөр бол. Яалч хитэрч байна. Миний гол хитэрсэн байна. Тэр цагдаа дээр дургуулаад гарлаа. Тэгэл одоо машиныхаа янданд оч баригч мөрөгчл хийж явах хэрэгтэй байна шүү. Таны үед оч баригч хийсэн байгаа юу? Би оч баригчтай галын ортоо. Хучлаг бол хучлаг бол хөрөхгүй байна юм. Хинтээ аймгийн онцгой байдлын газар цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаагүй улмаас объектын гал төмрийн 6 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ амралтын өдөр Хэрлэн сумын нутаг дэвсгэртэй цахилгааны хэрэгслээ залгаж явснаас үүдэн 2 гэр хашаатайгаа бүрэн шатжээ. Эдгээр ослын гол шалтгаан нь цахилгааны утас гэмтсэн, дотор монтаж буруу хийгдсэн уртлагчийн аюулгүй байдлыг хангаагүй зэрэгс үүдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. За тэгээд нөгөө дотор монтажаа өөрсдөө заримдаа нөгөө өөрсдөө хар бараар гарч гэдэг юм уу те хийхдээ нөгөө уцаа дутуу хийгч гэдэг юм уу. За тэр нэг жоохон монголчлог маягаарч гэдэг юм уу те. За үүнээс болоод тэр нөгөө залгаан дээр нь ч гэдэг юм уу кабель автомат хоёрыг кабель арзайтик хоёрыг холбож байгаа тэрэн дээр гэмтэл гарах эрсдэл бол маш их өндөр байдаг. Тэгэхээр энийг бас мэргэжлийн байгууллагуудад хандаад одоо манай байгууллагад хандаад дотор монтажаа харуулад явах боломжтой.